Зэ нийт дэлхий дээр тархан сурсан нүүдэлчтэй энэхүү цагийн мэндийг хүргэе. За өнөөдөр нүүдэлчтэй имсглийн олон улсын багш нар Таиландын Крабид цуглараад нийт одоо үдж байгаа хүмүүстээ өөрийнхөө хамгийн анх нүүдэлчтэй имсгэлд элснээс ахуулаад өнөөдөр бүгдээрээ багш болцооцсон сууж байна. Маш олон шанартай болцооцсон явж байна. Энэ замнал дунд алдаа оноо зөв буруу те өнөөдөр юу ухаарад ямар үр дүнд хүрээд явж байна. Ямар өөрчлөлтүүд гарч байна. Тэр бүхнийг хуваалцаарай гэж хүсэж байна. За тэгээ манайх ямар ч гэсэн мэд мэдцгээгээд тэгээд ярилцсандаа орцгоо хэдүүлээ. За хинээс эхлэх вэ? За шууд зоригтой эхлэе. Юу тэгчээс эхлэх юм? За энэ тэндээсээ л эхлэе явчих. За хамгийн сүүл за манай гоо наран за. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ цагийн мэндийг хүргэе. Өвөр Монголын нүүдэлчдийн бяцлаглалын салбарыг хариуцж байгаа гоо наран байна. Тийм ээ, гоо наран байна. Таныг одоо хүмүүс ер нь бол мэдэж байгаа тий. За тэгээд маа гоо наран маань ер нь хамгийн анх хойлооч яаж учирчлаа яалаа. За тэгэхээр танихгүй байснаасаа ер нь л багшийнхаа нэг удааны бичлэгийг одоо 2021 он гэхүү дээ. Нэг удааны бичлэгийг үзээ тэгэл мохроор шүтэж зохроор дагах гэдэг нэг бичлэг өвөр Монголын нэг давчин дээр явагдаж ирсэн. Тэгэл тэрийг хараад үзээд яг л одоо дотроосоо хайж ийсэн зүйл мөн байна даа л гээд. Тэгээд бас нэг хоёр сүнсний тайлал гэдэг өснө хоёр бичлэгийг нэлээ хайж иж аваад үзсэн байсан. Тэгэж явж байгаад одоо за нэг Монгол дахь найздаа за нэг нүүдэлчдийн бясалгал гэдэг нэг мөнх гайхамшиг гэдэг хүний нэг олоод өгөөтгөө утсан дугаарыг олоод өгөө гэдэг нэг хэлсэн чинь нэлээ хэдэн өдрийн дараа нэг 2 3 утас надад олоод өгсөн байсан. Тэгээд л тэр үе залгаа бас нэлээ олон удаа залгасан болов залгах холбогдоогүй. Тэгээд 10 хоногийн дараа 20 хоногийн дараа гинтгийн нэг юм бичлэг хийж явж байгаа дөө. Багш гинтгийн санаанд бод байгаа байхгүй юу. Тэгээд хаа залгасан чинь тэр удаа харин азаарах багштай холбогдоод тэгээд анх удаа холбогдоод танилцаа тэгээд бас 30-аад 40 минут хоёр ярьсан байсан. Одоо өстой юу ярьснаа бол нэрнгээсээ сайн санахгүй байна. Юу ухуулснаа сайн мэдэхгүй байна. Юу ч гэсэн нэлээл урт яраа болсон байсан. Ямар ч байсан нэг нүүдэлчдийн одоо бясалгалыг сонирхол байх шиг байгаа. Гэхдээ их хурц хэл амтай юм шиг. Тэгээд дараа нь яалаа. Тэгээд коронагийн үе байсан шүү дээ. Яг сайхан холбогдож 22 оны 11 сарын үеэр байж ирсэн. Тэгжигээ за одоо сте нэгэр хөл хороод яг тавигдтал юм бол одоо ер нь Монгол очиж багштай залгандаа гэж бодоод явж ирсэн. 3 сард Монгол очсон боловч холбогдоод ийлээгүй. Тэгээд буцаж ирчихэд ер нь нэг л юм дутуу юм явагдсан юм шиг дотроосоо нэг л сэтгэлийн нэг нэхэл явагдаад байгаа байхгүй юу. Тэгээд багштай тэр үед Facebook дээр болцсон байсан болохоор тэгээд нөгөө Facebook дээр нь уртаа баах юм догдоод яриад явуулсан. Voice явуулаад урт voice-нууд явуулаад. Тэгсэн чинь багш харин хариу ирсэн байсан. Тэгээд тэр үед л одоо за өвөр Монголд одоо энэ сайхан нүүдэлчдийн бясалгал хичээлийг удаа бас ингээд сар болгон ч юм уу ингээд тогтмол хугацаагаар бас одоо ингээд багшиг урж ороод талын хүсэлтийг тавьж исэн. Тэгээд урлагаа явуулаад тэгээд ер нь бол одоо 5 сарын 13 14-нд анхны одоо өвөр Монголд хөтөлбөрүүд талбарны хөтөлбөр маань явагдсан. Тэгээд тэрэнд бол одоо багш юу ярьсан, юу хэлснийг сайн санахгүй байна. Юу ч гэсэн дотор ингээд маш их огшсон, маш их дотроо л байлаад байсан. Нэг олон хүмүүс цуглуулчаад ингээд байлаад ингээд усан нүдэд бас байж болохгүй дотроо байлаад тэгээд огшоод омгошл одоо ямар мэдрэмж явагдаад байдгийг мэдэхгүй. Юу ч гэсэн ямар азар багш минь над руу нэг ингээд миний хийг сонсоод энд ингээд хүрээд ирсэн болоо гэдэг маш их тийм нэг сэтгэл догдолтой л байж байсан л да. Тэгээд л одоо анхны хөтөлбөрдөө за. Тэгээд тэр удаагаас эхлээд ер нь би нүүдэлчдийн бясалгалын багш болно гэдэг зорилготой. Тэгээд багшаас асуусан. Багшаар бэлдэгдэж болно уу гэсэн чинь бас өөрөө хичээж зорилгох юм бол болно гэсэн. Тэгээд ийм төвтөр дээр одоо 3 сарын дотор 9 сарын 2-3 гэдээ бичсэн байхаа. Багш болно гэдэг ингээд зорилгоо бичиж тэмдэглэж ийсэн. Ааха. За тэгээд араас нь одоо манай бас өрнүүлэн ихч маань байсан тий. За өрнүүлэн ихч маань бас надтай яаж танилцсан талаар хажууд чинь нэг ингээд хамгийн их надтай яриад тэгээд нөө өвөр Монголд чинь нэг тийм ах хөдийн хөтөлбөр явуулна гэсэн чи хажууч
анчээс та чухам гоё шүү гэж нэг хүн суугаад байсан байхгүй тий. Энэ багш та мөн шүү гэж хажууд нэг хүн суугаад байсан. Тэгээд би тухайн үед хальт гарч ирсэн. За манай өрнүүлэгч манай өөрийгөө товчхон танилцуулаад. За сайн байцгаана уу. Би нүүдэлчдийн ухааны өвөр Монгол дахь салбарын багш Нүрнүүлэн байна. Мөн гоо нарантай хамт одоо багштай анх одоо уулзахаас өмнө мөн тэр нэг мохроор дагаж сохроо шүтэг гэсэн тэр дээрх монголчууд хижээд сууж бишлагдаггүй гэсэн тэр нэг үг болоод монгол өсөг бичиг гэсэн тэр хоёр үг нь надад их суухсан байсан. Би ч энэ залуу бас их чүү юм ярьж чинь уулзах боломж байдсан болов гэж өнгөрсөн. Маш ажтгаар манай гоо наран багштай маань холбогдоод тэгээд нэг өдөр надад ийм нэг хөтөлбөр хийе гэдэг Кирилл Үсгийн махбодын хөтөлбөрийн юу бит. Би энэ босоо монголоор хөрвөлөө суужсэн чинь хөөе эн чин бүр ганцхан энэ багш чинь болчих биш юм уу? Яг энэ багшийн хөтөлбөр бүх манаас хэрэгтэй байж та. Тэгээд манай хоёр одоо намайг анхны хөтөлбөрөө хийж эхэлсэн шүү дээ. Тэгээд надад авч хэлбэл би тухайн үед бол зөвхөн одоо юу идэж буюу өрөөл авч явах л тухайтай л бодоод явжсэн да. Тэгээд энэ одоо энэ оюун ухааны талын хөгжлийн талаараа сэтгэгчийн талаар бол багсаа хичээл сурчсан. Энэ талаар дэмий их одоо ээлгэл тухайл аваагүй байжсэн. Тэгээд хамаг анх махбодын хөтөлбөрт орсноос дараа яа энэ жоохон залуу ер нь хэрэгтэй юм ярьж байна да. Тэгээд тухайн үед чинь манай хоёр чинь хөтөлбөр жоохон байгуулж явах болохоор яг ахвай талын хөтөлбөрд яг тэгээд оруулж одоо өнийг хийн дараа нь өнийг хийн гэж бодоод яг юу ярьсныг бас тийм сайн санахгүй. Тэгээд өнгөрсөн да. Зохион байгуулалтан дээр ажиллаж зохион байгуулалтад ажилласан юусан болохоор тэгээд багшаа явснаас дараа одоо нөө 30 хичээлийн аваад яа тэнд ястэй огшид үзсэн. Надад тэр 30 хичээлийн аваад би чи ямар их асуудалтай. Миний энэ асуудлаа шийдэд дийлдэггүй дандаа багш хайгаа явдаг. Би ч одоо олон багш хайгаад гэтэд багш Монгол багш гэдэг олон багш хайгаад явжсэн хүн шүү дээ. Суралцаад явжсэн. За энэ асуудал маань ямар учиртай гэдэг. Одоо ер нь одоо багшийн чөлөөлөлт хайр гэсэн тэр хичээлүүд ороо ирсэн байсан байна. Тэгээд энэ одоо асуудлыг би хүнээс хайх шаардлагагүй. Өөрөө нь асуудлыг шийдэж болдсон байна гэсэн тийм их одоо тийм нэг сэтгэл орж ираа сав ямар асуудалтай байсан. Одоо саван чивэрлэг хэрэгтэй байна гэсэн тэр одоо ээлгэл тухайлуудыг аваад дараа нь багш ирэх үед бол одоо би их сэтгэл хөдлөд багшаа гэд хамаг дөрөв бол багшийг би тэгээд одоо тийм манддаг гэсний мэдгүй байжсэн шүү дээ. Тэстэ нэг одоо миний хүү шиг жоохоноос хүү багш энэ төргөд ястэй өрөөж өрөөгүй ястэй жоохон жанган мангас шиг л байна. Дараа удаа ирэхэд бол бүр надад бүр маш хүндэтгэлтэй санагдаад энэ их том багш юм байна гэж тэгээд багштайгаа хамтарч ажиллаад. Бас нүүдэлчдийн ухааны багш болж өнөөдөр маш идэвхтэй бас өвөр Монголд бас нэг 5 аравтаа хариуцаад ажиллаад явж байна. За баярлалаа. Манай хоёр одоо товчхон өөрсдөө танилцууллаа. Одоо дараагийнх нь хамгийн сүүлд манай Намчка орж ирсэн шүү дээ тий. За Намчка маань яаж орж ирсэн түүхээ за мэд мэдээд тэгээд танилцуулаад өөрийгөө. За минь намар ястана уу та бүхэнд өгч байгаа таны мэдүүлээ. Би Монгол улсын багш Намчка байна. За анх надад нэг юм таны мэдхгүй ойлголт хэрэгтэй байсан. За тэр нь ямар хэрэгтэй байсан бэ гэхээр дараа төрөл гэдэг зүйл байдаг гэдгийг бол мэдсэн байгаа. За энийг яаж мэдсэн бэ гэхээр анх бол нэг өөрийнхөө хувьд хүндэлдэг ойлголт бол айгүй өндөртэй хүнээс одоо чи энэ насныхаа амьдралд ийм сэтгэл дондор явах юм бол дараа төрөлдөө хүн болж төрөхгүй бол яах юм бэ гэдэг асуултыг надад тавьсан. Тэгээд би тэр үгэн дээр нь зог тусаад ямар сони дараа төрөл гэж байд юм уу өөрөөс нь буцаагаад асуусан чинь надад бол тэрний одоо шийдлийг өгөөгүй яг өөрөө хайж ол гэдэг байр сууриас бэлэн бодоогүй. Тэр нь ч болсон юм. За тэгэнгүүт нь нөгөөг чинь айгүй сонирхол татаад тэгээд өөрийнхөө хэмжээнд тэр дараа төрөл гэдэг үгэн дээрээ үндэслээд судлаад явсан. За ингэхдээ бол яг тэр чиглэлтэй холбоотой YouTube, подкастууд, Facebook группүүдийг хайгаад явж байсан. За ингэж хайж явах явцдаа анх бол нүүдэлчдийн бясалгал гээд ийм хаалттай Facebook групп байсан. За тэгээд ийшээгээ хүсэлт хийлгээгээд тэгээд админ буюу манай багш байсан. 70 багш маань тухайн админ байсан. Тэгээд зөвшөөрсний үндсэн дээр орсон. За тэгээд ийшээ орж яхад бол хамгийн гол ойлгох бодлоо авсан юм нь бол яг тэр миний хайгаад байсан зүйлийг учир шалтгаан болоод үрдэн хоёрын яг энэ тэнцүүгээр гоё өгч чадсан. Тэгээд өгөхдөө бүр маш энгийнээр өгсөн. За тэгээд яг миний хайгаад байгаа зүйл чинь энд байна штэ гээд тэл өнөмшил айгүй их төрөөд
За тэгээд анх нэгдүгээр шатнд нь орсон. За тэгээд нэгдүгээр шатнд ороод би ч айгүй муу сурагч байсан. Уг нь бол 23 оны 1 сард анх орсон юм. Тэнгүүдээ би 3 сард нь тэр зүүд гээд нэг зүүн дээр яг анх багшаахан царайг хараад яг шууд яг холбогдож ирсэн. Тэгээд тэр чинь бүр 27 дахь хичээл гэж байна шүү дээ. Бүр 30 хичээл нэлээс. За тэгээд 3 сард нь тэгж тэр хичээлд орж явчаад яг тухайн үед нөгөө ажил амьдралаа хийгээл явж байгаа хүн шүү дээ би чинь. Тэгэнгүүт томилтын сар таарчаад тэр хичээлүүдэд цаг гаргаж үзэх боломж нь жоохон хомс байгаа гэсэн. За тэгж явж байгаад яг 7 сард нөгөө хөвсгөл рүү одоо яг энэ үйлчлэлийн бяцлаглынхаа хүмүүс сургалтаа хэлэл. Тэгээд сургалтаа ингээ хийх явах гэж байна гэхэд би өөрөө нэг юм бодит зүйл хийдэг хүн л дээ. Одоо мэдээ үзэгдэж гарт баригддаг зүйл хийдэг. Тийм учраас за ер нь нэг багштайгаа бодитоор уулзъя. Яг ямар хүмүүс вэ? Юу хийгээд юу л зориод тэмүүлээ те. Яг энэ ярьж байгаа юм нь өөрсдөн дээр нь хэрэгждэг юм уу? За нэг очиж харъя гээд тэгээд гинт шийдвэр гаргаа явсан. Тэгээд тухайн үед бол багш маань хүртэл надаас ч очсон. Ягаад тэгэхээр танихгүй байгаа юм чи. Зүүн мөн дээр ерөөсөө төрсмөрсөө өгж байгаа болсон. Угаасаа аргач явахгүй сүүлийн 3 зүүндэд орж ирсэн юм чинь. За тэгээд нэг хичээл мэдгүй байж байгаа тэгээ орсон юм чинь. За тэгээд энэ дээр очиод яг өөрийнхөө хайгаад байсан асуултаа олохоор баахуу тэр дараа төрөлтэй тэгээд бүрийн сүнсний хөгжил гэждгүүл байд юм байна гэдгийг тэнээрээ очиод мэдэж аваад за тэгээд ер нь бол цаашдаа өөрийн одоо зорилго одоо мөрөөдөл хүсэл тэмүүлэг тодлож авсан гэх юм. Сүнсний зорилго. Сүнсний зорилго ер нь бол авсан. Тэгээд ерөөс эргэл хөтлөхгүйгээр орсон. Тэгээд яг 1 жилийн дараа буюу 24 оны 1 сард 2 дугаар шатанд ороод тэгээд ерөөсөө 2 сар хичээлээ үзэл 3 дахь сараа шууд багш болоод ирсэн. Яг одоогийн байдлаар 2 дахь хараалтаа өсөхгүй юм чи. Тэгээд эхний хичээлээ орсны дараа бол надад бол тийм нэг амар гоё мэдрэмж төрсэн. Ерөөсөө л миний хийх гээд байгаа ажил чи энэ байна штэ гэдэг тийм мэдрэмжийг бол авсан. Тэгээ энэнд хайгаад байгаа зүйлээ авсан даа айгуу сэтгэл хангалттай байна. Тэгээд бас нэг хүсэл тэмүүлэлтэй хамт олноо авсан даа бас маш их олзоор ашигтай. За баярлалаа. Намчка маань байлаа. За араас нь манай Нарансуу багштай. Амар мөндөө нөлтчлийн бяцлаглалын шивэддэг салбарын багш Нарансуу байна. За 2012 оноос эхлээд бяцлал анх хийж эхлээд тэгээд аргын цалын бяцлаглуудаар нэглээд их явлаа. Бишинэ бяцлал гэдэг амьсгалдаараа төвлөрөл баахан явдаа. Өчрийн нотгүй. За тэгсэн чинь хүмсрийг сэргээх бяцлал гэдэг юм шүү. Тэрнлөө одоо тэрний эхний шатын төгслөө. За болж байна. Тэгээд дараагийн шат руу орсон бас л яг болоод байна. Тэгчээд яг тэнцээний нэг юм ингэж орхицсан байхгүй надад. Нэг цаашаа сурах ёстой гэдэг нэг юм төлхөө шиг юм үлдээгээд явцсан. Би за ямар ч гэсэн сурах хэрэгтэй юм байна. Гэтэ тэр хугацаанд би нөгөө анхны сурсан нөгөө бяцлаглаа зөвхөн хүмүүнд үнгүй ингээл заагаад явуулсан. Тэгээд яг өдөр болгон хүнийг дадуулснаар бас өөртөө ингээд суур болоод яваадсэн чинь нөгөө тархинд мэ нөгөө за цаашаа сурах хэрэгтэй шүү гэдэг юм сэтэл төрүүлсэн. За тэгэхээр би дараагийн төвшөнд нь сурах хэрэгтэй юм байна гэдэг. Дараагийнхын төвшөндөө орлоо. Заавал сурчлаа. Тэгээд дотроо нэг юм хайгаадсан. Сурцсан гэсэн чинь бас л нэг хангалттай биш. За нөгөө тэгээд төгссөн чинь дахиад нэг төлгөө шиг юм үлдээсэн. Тэгээд тэрний дараагийнхт нь сурлаа. За тийм ингээ болчих юм байлгүй дээ. За бас нэлээдгүй их мөнгө төгрөг зарцсан байгаа. За ингээ болчих юм болоо гэсэн чинь бас болоогүй. За энэ эдгээрийгээ сурсан хүмүүс заахын тулд нөгөө багшлах бакалаврын зэрэг олох хэрэгтэй гэлээ. За нөгөө төндөө бас мөнгө төгрөгөө төлөөд орчлоо. Тэгчээл би ерөөс ингээ хангахгүйсэн бүр цаанал нэг юм ингээ хайгаал ингээ нөгөө хайгуулч нэг юм ингээ хайгаал ингээ улаараа тэгшлээ. Яг тэр шиг би бүр ингээ нэг л юм хайгаад байгаа. Гэтэ яг юу хайгаад байгаа ерөөсөө мэдэхгүй явж исэн чинь манай нэг шав багш энэ чинь нэг морин хуур юу биелгээ уртын дуудаг юм заана гинэ. Тэгээд 3 хүн оруулаад үнгүй гинэ. Өөрөө шавыг оруулаад өөрөө орчдөг байхгүй. Ороод чинь би чинь баг багшийн анхны шавны анхны хичээлээ. Тэгээ ороод багшийг сонсоод байсан чи яг нэг миний нөгөө хайгаад нөгөө нэг хайгуул хийгээд яваад байсан. Тэрэндээ бүр ингээд майччдаг байхгүй нэг затансан газар байдаг. Йоо энэ юм биш үү? Би энийг л хайгаад байсан юм биш үү? Тэгээд багш баг намайг багш олгоо молгоо гэж юу ч яриаггүй. Тэгээд би эхний нэг юм дээр ангуудаа багшаа би нүүдэлчтэй мэслгүүдийн багш. Уг нь
бэлгээ зүгээр яг бэлгээ мориор уртын дусрахгүй орж ирсэн биш үү? Тэгэж орж Гэсэн чи тэр ирсэн. заагтаагүй шүү дээ. Тэгээд ари багшаа би нүүдэлчтэй бяцлагын багш баг тэгээд. Тэгээд яг нөгөө өөрийнхөө сурсан аргын талын бяцлагтай эргээгээд нөгөө нүүдэлчдийн бяцлагаас олж авсан зүйлээ уялдуулаад буцаагаад ингээд өгж байгаа шүү дээ. Ингээ холбоо яг хичээлийг тэр чигт нь явахгүй ч гэсэн сурсан юм дээр жоохон зөв танимтгүй ойлголт ухаалыг ингээд өгөөд улсуулаад орсон чинь миний араас маш олон багш нар ингээд өрөөд бас одоогийн байдлаар нүүдэлчдийн бяцлагад маань болохоор 3 багшаад авч байгаа. За тэгээд 15-аад ажиллаж эхэлвэ. Одоо нүүдэлчдийн бяцлагын багш болчиход 15-аад ажиллаад гисэн чинь эхний удаад яг өөрийнхөө нөгөө заадаг байсан аргын талынхаа заадаг байсан шавнартаа ингээд заасан яг мэдээд байгаа шүү. За энэ нь ийм хүндээ гэдэг нөгөө шавнар дотор тэр яг хоо тэгээ ямар ч гэсэн төгсгцэн эхнийхээ аргыг төгсгцэн. Гэсэн чинь дараагийнх нь 10 маань багш энэ тэндээс арга төгөөд өөрөө бас Европоос хүмүүсээ одоод ингээд ороод гисэн чинь дэлхийн үнцэг болон бүрээс олсон намайг таньгүй хүмүүс дотор панк гэдээ орчиж байгаа юм. Тэгээд миний нөгөө мэдхгүй зарим нэг нөгөө бас хичээлээ үзсэн ч гэсэн нөгөө миний хараагүй үнцэг талаас ярьж чад. Вау, энэ юм биш тэгвэл шавнараасаа ингээд суралцаад явуулсан. Тэгээд одоо ч гэсэн хүртэл суралцаар л байна. Тэгээд нүүлчлийн угаасаа дуусшгүй дундэршгүй юм билээ. За тэгээд одоо манай Нарансан өгш маань өөрөө ер нь дэлхийн нийтээр бяцлал гэдгийг юу гэж авч үзэж байгаа юм бэ гэдэг тэр юмсаар бол тултал явцсан 12 оноос хойшоо тухайн үед чинь би дөнгөж өөрөө бяцлал руу дөнгөж ороод байж исэн хүн байх нь байна. За тэр замлаас ер нь бол баг заагаад эхэлж исэн хүн байх нь байна шүү дээ бараг л дээ. За ингээд бүх дэлхий дээр ер нь юуг бяцлал гэж авч үздэг юм бэ? Яахыг бяцлал гэж авч үздэг юм? Бяцлахаар яадаг юм бэ гэдэг зүйлсүүдийн талаар бол явцсан. Нүүдэлчдийн ухаан дээр орж ирээд зөөр уул нэг бэлгээ сурах гээд орж ирсэн чинь ер нь энэ нүүдэлчдийн соёлын цаана ямар утга учир зүй тогтол энергийн хууль үйлчлдэг юм бэ? Яаж далд ертөнцөөр сүнстэй холбоотой байдаг юм бэ гэдэг талаар таньж мэдсэн байгаа. За тэгээд тэрнээс хоошоо хамгийн анх хэлсэж орж ирээд маш олон шанартайгаа бүр олоолаа орж ирээд тэгээд өнөөдөр ер нь бол нүүдэлчдийн одоо бяцлаглыг бараг дүүргээд байж байгаа шахуу. За тэгээд шивэддэг салбарыг хариуцаад явж байгаа. За мөн дээрээс нь яг энэ аргын бяцлал, бэлгийн бяцлал гэдэг хоёр зүйл дээр аргын бяцлалыг бол ерөнхийдөө хэдүүлээ бол одоо энэ дэлхийн нийт авч үзэж байгаа бяцлалыг авч үзэж байгаа шүү дээ. Бидний болохоор чинь бэлгийн бяцлал гэдэг байгаа шүү дээ. За энэ дээрээс бас манай одоо шивэддэх салбарын багш Гоо Саран багш маань. За хүмүүстэйгээ алт мэдээд өөрийгөө танилцуулаа тий. Сайн байцгаана уу? Энэ сайхан зурны орой мэндийн та бүхэнд өргөн барья. Шивэддэх нүүдэлчдийн ухааны багш Гоо Саран байна. За нүүдэлчдийн ухааны гэдэг түрүүний Нарансан өгш хэлгээр ямдшгүй энэ сайхан баялаг өв сантай би хүүхдүүдэд хичээл зааж явж байгаа. Ерөнхийдөө холбогдсон. Яг гол шугам маань бол шивэдэд амьдарч байгаа хүүхдүүдтэй ихэл соёлоо 10-аад жил тасралтгүй ажлынхаа хажуугаар зааж явсан. Эхлээд бол 35 үсгээ зааж явж хагаад ер нь бол түүх бол маш чухал юм байна гэдгийг тэр туулал дундаас ойлгоод тэгээд манай ангид орж ирж байгаа хүүхдүүдэд насных нь ялгаагаар хүүхдийн нууц төвчөө болоод томчуудын уншдаг нууц төвчөөг насанд нь тохируулаад хөрвүүлэн ойлгуулахыг тэгж хичээдэг байсан. Тэгээд тэр сайхан номын цагаан буян гэж монголчууд ярьдаг да. Тэр сайхан үйлүүд тантай намайг холбосон. Анх тантай танилцсан түүх нь Эртад амьдарч байхад нөгөө хаанттан буюу ковид гарсан байсан. Тэгээд манайтай хажууд амьдарч байсан Эрдэнэтээ энд нэг их одоо чиний сонирхдаг зүйлийг яриад байгаа нэг юу залуу байна. Тий, баг хамт олон залуу байна. Ийшээ хоёулаа орё гэ. Тэгээд тэр групп руу ороход та одоо яг миний тэр заадаг Монгол гэрийн тухай гэдэг үйл өмчлөд бүгдийг заажсэн. Тэгээд хадаа яг тухайн үед онлайнаар танилцаад тэгээд тэр ондоо би нэг Монгол орсон чинь та хоёр маань машинаар явж байгаад багш хальт харсан байдаг. Нэг харсан чинь нэг хөөрхий ихч явж нэг тоодох. Тэг сонин тэгж онлайнаас ингээд хараад ярьж байгаа шүү дээ. Тэгээ багш машинаар барьсан нэг яг нөгөө гарцсан дээр таарсан тий. Тэгээ харсан чинь уул нь шивэдэд байж их хэвээр хүн. Гээ харсан чинь Монголд явж гин. За би ч өчтөр уржигдахын яриаггүй лээ. Тэгэхээр шивэдэд байсан юм да. Яаж энд явж байгаа байлаа гэд би андуурсан болов гэд хүү игээд дуудаад үтсэн чи харж ин мөн байна. Тэгэл тэр чи одоо ингээл хажууд руу ингээл зөрөөл өнгөрж байгаа юм чи. Хүү игээд дуу амтаад. Тэгээд ирчээд байжгаад Нарансан огшийн нөгөө би тэгэхэд орой болгон 9 минутын бяцлал хийгээд тэгээд нөгөө
уншсан содруудаас би биэндээ ярьж өгдөг байсан юм. Наран согш болохоор нөгөө карма гэдэг лавга доктор ихэ би болохоор тийм нөгөө содруудыг уншаад тэгээд ойлгосноо ёо тэр группэд байгаа хүмүүстэй бид нар ингээд нэлээд олон том мөртлөө тэднийг ярьж өгдөг байсан. Тэгээд тэгсэн чинь наран согш бистэ айгу гоё юмд явж байгаа. Одоо манай багш орж ирнэ гэдэг чинь таавар. Тэгээд тоо алдаад хүүе та одоо энд юу гэж байгаа ингээд. Тэгээд ер нь нүүдэлчдийн бясалгал гэж байдаг юм байна гэж мэдээллийг наран согшоос аваад тэгээд 22 оны 8 сарын 11-нд шууд л ганцаарчсан сургалтанд орно гэдээ ороод тэгээд өдгөө хүртэл яваад зорилго нь бий болосоор багш болно гэж бодож орж ирсэн. Тэгээд тэр зорилгоо одоо биелүүлэх гээд дэлхийн нийтэд нүүдэлчдийн өв соёлыг буюу оюун санааны эрхчлөлөг байгалийн зүй тогтолтойгоор нь аливаа зүйлийн учир шалтгааныг үр дагавартай нь ойлгоно гэсэн энэ нэг гайхамшигтай зүйлийг түгээн дэлгэрүүлэх гээд тэгээд та бүхэндээ мөр зөрөгтэй сууж байна. За баярлалаа. Манай гоо саран багш байлаа. За араас нь одоо манай өрний хідээс ингээд дамжаа дахиад ороод ирсэн манай одоо бүх энэ нүүдэлчдийн ухаан, нүүдэлчдийн бясалгалын бүх энэ видео, дизайн те интерьер гинэ, график дизайн энэ төрлийн бүх юмнуудыг хариуцж байгаа манай ихтер нөхөр хоёр байгаа. За юун түрүүнд эхлээд одоо нөхөр нь мэд мэдээрээ хамгийн ах чи хоёлаа яаж учрлаа те. За олонтойгоо мэд мэдээд өөрийгөө товчхон танилцуулаад. За бүгдээ сайн бацхаараа өнөөрөг мэндийг хүргэе. Хаан хурагдаг уран бүтээлчдийн үдчиж явах харагч байгаа. За. Хоёлоо ч нэг тамга маамагтай айлна гэж байна. Одолж явж байгаа багштайгаа даа. Багасаа ер нь би чинь аралжаа тал дээр игээд багтай. Ер нь бизнес аралжаа гэж карьер явж байгаа. Ер нь сургуульд суус тийм хариу суусан гол нийгэмд гарыг гэж бодсон байна. Тэгээд нийгэмд гараад юм ариун зүйлийг хийж явсан. Одоо хөлний хүчний ажил. Тэгээд ариун зүйлийг хийж явж байгаа тэр нь харин тус болсон юм байна. Сурсан юм бүгд нь дараагийн шатанд авах. Одоо ингээд ажиглаад үчгээр нүүдэлтний ухаанд авах гэнэ сайн үчгээр тэр нь уур чадвар болсон байна. Нэг тэр үедээ мэддэггүй л байсан. Яваад хэрэг болохгүй болов гэж одоо. Мэддэггүй. 90 хүн гэдэг чинь амьдралынхаа дээр алхам бүрийгөөс одоо нүүдэлтний ухаан дээр ярьж байгаа шүү дээ. Дараагийн алхам ухаан юу олдохгүй. Тэрийг мэддэггүй л яваад байна. Хамаас үүд нь бас 2-3 компани байгуулаад тэгээд өөрийн сурсан мэдээч ойлголт ухаард нь хөөхгүй болохоор хүнээ дайдалж чадахгүй. Хүнээ хураад дийлэхгүй, дараагийн төвшөнд очиж дийлэхгүй болдог юм байна. Энийг мэдхгүй тэр үздэг байсан. Яг уналтанд орж ирсэн. Өөр нь толгойдоо юм байхгүй үедээ хүний уухад одоо сая уухаа хурайнахын ёсыг сая нүүдэлж ухаанд орж ирээд байгаа гэж шүү. Уухалаад л байсан байна. Том ачааг үлдсэн юм шиг юм хүндрэлтэй байсан. Утгоос л баг ингээд дотроос ингээд нэг тэр мэдрэмж амар хүнд бол. Тэгээд л уналтанд орчихад. Тэгээд тэр үс чинь хүн арга мохтохоор янз бүрийн газараа явдаг юм байна. Хар үжээч гэдэг. Баахан зүйлэр явдаг. Тэгээд манай гонорны үжаат нь надад. Гонор найзын тойрог дээр Монголоос нь багш ирж. Хамаг тайван. Тэгээд ярьсан. Тэгээд би ч бас олон газараа явсан. Бас яг өөрийнхөө хариултыг олоогоос. Тэгээд энэ үнтэй бас гоолж иж юм. Монголын улсууд ч ер нь бас тэр тадын юмсууд сайн байдаг шүү дээ. Тэгээд гоолж иж. Тэгээд орцсон. Тэгэж ярд суугаад чаг гараа суусан байхаа гэж. Тэгэж суугаад чингэн өөрийнхөө хариултаа авсан. За өнөөдрийн юм чинь яагаад ийм болсон юм бэ? Би чи өнөө дотор ойлголт авахар байхгүй болсон тул хүнээ дагуулж ирэхгүй болсон. Энэ бүгд нь би өмнө нэг суралцаад явж байхдаа одоо зүгээр аралзаа бизнесийн тавтар суралцаж явжсэн. Тэр юм дээр бол одоо яаж бордуулах вэ гэдэг юм уу? Яг одоо жонс мөнгө авах. Өнгөн тал дээр ярихаасаар яг тэр гүнзгий цаатаа утга учрыг хэлж өгөхгүй шээ. Тэгээд л эргээд одоо манайхнаа ч бас тэгээд бахруулдаг ш тайсан дээр гараад. Тэгээд мөнгө төгөр хоосон багтаа. Би тэнд нь бас жоохон дургуй. Чи байх. Бацаага чи гэж байхаа. Байхаад мөнгө олох юм бол хүн бүгд байхаад ам хоолойч мөнгө олчихгүй. Чигээ бодгоос тэгээд багштайгаа уужаад гайд үзээд авахад авсан. Тэрэн дээрээс чи хамгийн анх ингээ орж ирээд ингээ харсан чи яг тэр наашигаа тэр өвөр Монгол руу очих юм би чи нэг Жак Магийн талаар нэг бичлэг хайлт үзсэн байсан бохоггүй. Тэгээд нэг дотоод тэр тухайн хүний зан төлөвийн мэдрэмжийг нь авцсан. Тэгээд дөнгөж өвөр Монголдтой байжсэн чи ер нь баг ихний хүмүүс их болоод ороод ирсэн тий. Тэгээ ороод ирсэн чинь харсан чи яг л их тийм Жак Ма ороод ирж байгаа юм шиг санагдаад. Тэгээ надад өгж байгаа мэдрэмжэн дээр хэлж ярьж байгаа юмсууд нь ер нь л нэг тэр тал руугаа шүү тий. Тэгэхээр
нэг л тийм хизээ хазааны таньдаг юм шиг, мэддэг юм шиг бид хоёр чинь бүрстэй юу эсийг ярьж байгаа юм чи. Тэгээ тухайн үед чинь одоо манай одоо Жак Мача. Маа одоо хаан урд чинь нэг өөрийнхөө яг юу идэг юмсуудынхаа талаар нэг дэлгэрэнгүй яриаггүй. Ийм студидтэй, ийм камертай, ийм юмнууд хийдэг мэдэг яриаггүй. Тэгээд ямар ч байсан үнэхээр харилцааны соёл байна, харилцаа одоо туршлага байт юм байна. Ингээд өөрөх нь бүх давуу талуудыг нь хэлсэн. Эдгээр яаж ажиллах талаар юмсуудыг ойлоо ярьсан те. Тэгээ явж исэн чинь араас нь гинт бүсгүүн дахиад ороод ирсэн те. За манай мэдэр. За сайн байцгаана уу? Энэ цагийн мэндийг хүргэе. Өвөр Монгол багсаад багшаар ажиллаж байгаа. За миний мэндийг зэгмэдгээ. За одоо сая яг өнөө хэлдэг шиг араас нь орж ирсэн гэдэг чинь би ингээс яг нөхөр маань ингээд тамга тайлуулж хаад тэгээд өөрөө бас тамга тайлуулсан байдаг юм а. Тэгээд домд нь хөтлүүр асаж байгаа. Анхлаад нөгөө хөтлүүрдөө очичоод тэр 2 өдрийн хөтлүүр дээр очихоос өмнө болохоор би өөрөө болохоор одоо гэр бүлдээ ер нь оюутнаа төгснөөс аваад гэр бүлдээ байсаар агаад нэлээд сэтгэлийн хямрал унчсан. Би амар нэг цэнгүй амьдраад байгаа юм шиг ямар ч нэг өртөггүй би юу яах гэж амьдраад байгаа юм гэсэн мэдрэмжид очсон байсан. Би одоо нэг яах чи блээ дээ тэгээд гэрийнхээ ажиг хийсээр уурлаа. Жаах ингээд юу гэх нэг бөө өөр уцаар болцсон юм явж байгаа байхгүй нэг дэлгүүрэхэд бэлээх мэддэг шиг. Нэг тийм болцсон. Тэгээд энэ бас намайг ингээд харж байгаа юм чинь хэлж байгаа байхгүй нэг. За энэ юунд хоёул явъя. Тэгвэл ийм хөтлөөр явагдана гэж хоёул очие. За тэгээ очиод ингээд за 2 өдрийн туршид болохоор бол юутай ч хөтлөлтөд маш сайхан оролцоод ирсэн хүүхэд 2 хүүхэд маань хэдийгээр багч байдаг гэсэн аян гажныхаа ачаар тэгээ маш сайхан хөтлөлтөд суралцсан. Тэгээ харьц ирснээс аваад багшийн үг бүр жихэн дур хонх зүтсэн юм шиг ингээд дуулаадж байгаа юм чинь нөгөө аяа угаасан чинь байгаад ус ярьсан байснанд орж ирээд тэрнээ харсан чинь хайрмаар санагдаад бүр би биш бэлдсэн юм шиг нэг сонь мэдрэг. Би ер нь зүгээрээ өгдөг хэмжээнд хүрж байгаа юм чимээр. Тэгэж юуснаа нөхөр хэлж байна. За тамга тайлахаар бол онцтой ярьж байна чи өөрөө бас тамгаан тайлбар өгчих юм уу. Тэгвэл тэгэлдээ гэдэг юм юу гэдэг тавтаа байгаад асаараа очиж уудчихгаа шүү. Тэгээд уулзсанаас хойш багш маань надад нэг яг юу бодож байгаа өөрөө нэг санахгүй байна. Юу ч гэсэн надад маш сэтгэлийн гүд хиндэж хэлээгүй дарсан зүйлийг таны амнаас сонссон. Ер нь тэгээд би үзэж бөө гэдэг юм уу лам хар гэд аль хүндэд нэг ихэлгүй хүн байдаг. Ерөөсөө нэг одоо энэ талын талд ухамсар инээд тэрийн зүйлийг нэг сонирхдаггүй. Тэгсэн сэтгэлийгээ ингээд бүр хиндэж хэлээгүй нөхөрдөө ч гэсэн хэлээгүй ингээд ноожсэн зүйлийг маань багшийн амнаас ингээд гараа ирсэн. Юу билээ гэж бодож байгаа юм чинь. Энэ хүн яагаад миний хиндэж хэлээгүй зүйлийг мэдчихтийм бол гэдэг юм бодлоо авч байгаа шүү дээ. За юу ч гэсэн итгэж болохоор хүн бай чадамжтай байна гэсэн анхны мэдрэмж байсан. Тэгээд хожим нь ингээд бид хоёр ингээд тамга тайлбарлахаар чи бид хоёр хоёул хүрээд ирээ гэж одоо бид дөрвөлийг нийлүүлээд одоо өвөр Монголд энэ нүүдэлчтэй ухааны багшийн анхны дөрөв болгож ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэхээр би өөрөө тухайн үед болохоор нэг жоохон нэг за би яг мөн үү биш үү гэсэн бас эргэлзээтэй ядаж байгаа. Яг багш болох уу үгүй юу те. Тэгээ хоёр жоохонтой бас. Тий одоо нөгөө нэг амжгүй үгүй юу тэгээд ч ер нь нөхрийнхөө араас нь дэмжиж явсаар байгаад за нөхөр маань бол яг энэ хүн мөнгө гэдэг дээр бол одоо багш ингээд нэлээд тодорхой ярьсан байхаа би ойлгож байгаа шүү дээ. За тэгээд би яг мөн эсгээ мэдгүй нөхрөө дэмжихгүй эсвэл би чигийг дүү гэдэг нь бас ойлгоогүй явдсан. Тэгээд явсаар байгаад өнөөдөр болоход бол бас нэрнээс өөрийнхөө үн цэнийг оллоо, хийх ёстой ажлаа оллоо. Ер нь одоо энэ хэдэн жилийн хямраад байсан шалтгаанаа оллоо. Тэгээд хүүхдээ бас сурах үүед одоо яаж сурах юм бэлээ. Хүүхдийн хүмүүст тэр маш их анхаарал тавьдаг байсан хэвнээ. Нэг хайхтар арга замаа авахгүй бас нэлээд төрж явж байсан. Тэгээд энэ зүйл бүх зүйлийг нүүдэлчдийнхээ ухаанаас олж аваад бас аргатаа дагуулад багш болоод тий бас анхных нь нэг салуурыг адлуулад авч яваад сэтгэл маш хатан дүүрэн явж байна. За баярлалаа. Тэгээд дараа нүүдэлчтэй ухаан гэсэн чинь тэгээд бас гэр бүлийн одоо хүүхдийн хүмүүжлийн талаар бас танаа тэр нэг багш чинь бас ярьд юм уу? Яасан ч юм. Зүйлийг нэр бүгдийг багтаж байгаа. Бүгдийг ер нь нөгөө нэг хичээл дээр ярьдаг шүү дээ. Та хүсэж байгаа амьдралаа авахд бэлэн үү гэдэг. Өөрөө би өөрөө бэлэнгүй байсан гэдгийг нэр эндээс олж байгаа.
Тэгээ хүүхдэн сайхан байлгий, нөхрөө сайхан байлгий, гэр бүлээ сайхан байлгий. Би өөрөө үнцэнтэй амьдрий гэсэн тэр бүх мөрөөдүүдээ яг энэ зүйлүүдсэн бүгдийг олж авсан. Одоо хоёр хүүхэд маань бас сургууль соёлд орох нас болж байгаа болохоор бас нэгээд бодож ирсэн байхгүй одоо яах вүлээ дээ. Хүүхдүүд маань бас нэгээд хүндрэлтэй болох нь даа гэдэг талуудаа тэгэхээр яг одоо нүүдэлчтэй ухаандаа ингээ орсноосоо хойш уг нь хаа байх нь тийм зөвхөн биш юм байна. Гэр бүлдээ аав ээжийнхээ сургаан өмөд ихэж гашаагүй байгаа юм байна гэдэг ёсыг ойлгосон болохоор нөгөө сэтгэлийн дараагаас маань хөнгөрчихөж байгаа. Тэгээд яаж хүүхдээ хүмүүжүүлэх вэ? 10 ухаан олчиж байгаа шүү дээ дотроос чинь тийм. Тэгээд нөгөө би нөгөө тухайн одоо мах хөдөө хөтөлбөр, байгалийн хөтөлбөр гэж зарлаа тэнд хийчээ. Тэгээд хамаг мааг тайлчаа тэгээд нөгөө харьцаж байгаа шүү дээ Монгол руугаа. Тэгэл тэгсэн чинь байж байгаад л одоо маа цэлмигээс ингээл урт ингээ войсууд ирээ. Урт войсууд ирээ. Тэгэл би залгаад ярингуут л нэг хэдэн үг хэлэнгуут л уйлчихна. Хэдэн үг хэлэнгуут ч уйлаад байна. Тэгээд ярих болгонд уйлаад байдаг гэсэн. Аваад гэсэн чинь тэр ингээ багасаад байна. Тэгээ юу гэхэлэр нөгөө хүн амьдралдаа яг амьдралаа аваад явах арга ухаан, мэдлэг чадвар ингээ дутаад ирэхээр ингээ дотроо ингээ бүгдийг болгочмоор байдаг. Тэгээд ингээ гацаанд ороод байдаг. Тэр болгоныг баг багаар тайлсаргаад өнөөдөр амьдралынхаа асуудлыг өөрөө шийдэж чаддаг болчих. Яаж шийддэг тэр ухааныг өр монголчуудад бас түгээгээд явж байгаа байх нь. За цэлмэгтэй маш их баярлаа. За тэгээд мөн гэр бүлээрээ орж ирсэн болохоор би маш чухалчилж авч үздэг. Багш нь тусдаа өрөө гаргаж ирээ. За тэгээд хоёртоо баярлаа. За араас нь манай галархан. За бүгдээрээ амар мэнд байцгаана уу? Америкийн салбарын багш галарх байна. За миний хөдөлгөөний нүүдэлчдийн бясалгалд анх орж ирэхдээ 2021 онд тархины хакер гэх подкастыг сонсоод орж ирж ирсэн. Тэгээд тухайн подкастны 40 минутын подкаст сонсоход 3-4 удаа нулимс гарсан. Хүн чи юу яриад байна? Тэгээд бясалгал Монгол хүн ингээд сууд бясалгахдаггүй нэтэрэ гэж тэгсчээ. Би ч өөрөө сууж чаддаггүй. Тийм бясалгал бас юу гэсэн ээс нөө ганданд ажилладаг буддийн нөө бясалгалын сургууль зохион байгуулалтын 1 2 дугаар шатны дахиад тэр карма бясалгал зөндөө бясалгал бас явж ирсэн. Тэгээ нэг л ингээл ажигл анзаар юу илээ гэж тарих ингээд тэнээл яваад. За ер нь боли гэсэн. Уул нөгөө залуу ч бас нэг гоё амьдралын хэв маяг бясалгал хийдэг, фитнес явдаг, ном уншдаг гэж нэг тийм юмнууд гараад байгаа шүү дээ. Ойн тэр замлаа тэгээ яваад байж ирсэн. Тэгэл бас яг тухайн үед чинь нэг тийм охин таягдсан гэсэн. Одоо яг үзүүлээд өгөө дээрээ тавьсан байж байгаа. Тэр подкастыг сонсоод бясалгал тий. Гэсэн чинь ингээл яцус гений мэдээлэл таарах үед хүний генийн сэрэлт гэдэг зүйл явагддаг. Тэгээд сүнсний хил гэдэг зүйл нулимсаар гарчдаг гэдэг. Хүн өөрийн онцлогоороо байх хэрэгтэй. Бусдын хэв маяг ингээл би чинь бүр яг ингээл бусдыг даган дуурайгаал. Америк маяг гэл тэ. Амжилтанд хүрчих ингээл зөв сургууль сурахгүй чээжээгмүсээ. Гэхдээ чи сургууль цар гэж Америк явъя. Америкт сурна тэрэг. Тэгээ за гэж явсаар гал Америкт нэг очоод сорсон нэг л сэтгэл хөдлөлт юу сураад байгаач мэдэхгүй, яагаад байгаач мэдэхгүй. Дутаа дургу болсон болоогүй яваал сураал. Гэтэ одоо төгсөж чинь тий. Тэгэл байцсан чи яг онцлогоороо тэгэл яг нүүдэлчд монголчууд яадаг байсан гэлсэн чи 3-аас 7 наснд тухайн хүүхдийн онцлогийг нь олж хараад шаардлагатай зам төлөвийг нөгөөд 7-оос 13 наснд нь зөв танин мэдэх оюун санаа 13-аас үүлдэж эхлээд 20 наснда улсаа хурааж мураагаад гэсэн чи ёо би ч одоо 20 гарчаа те. Хүүхэд сураал байж хизээ чадна хизээ нөгөө дуртай дургуугаа мэднэ. Хизээ би яг өөрөөр амьдрах юм бэ. Бусдын заадаг имэйл сураад бусдын нь миний амьдралыг чинцэлээд тэрэн дээрээ багштай нэгдсэн. Багшнаас сургууль цараагүй. Яг миний хүсчихсэн амьдралаар амьдэрсэн. Угаасаа л ойлгомжтой байж та ингээл сургууль төгсөн нэг тэгээ нэг ажил хийндээ байртай болон машинтай болон байр машин авахын тулд лизингтэй. Тэр лизингээ төлөхийн тулд гадаад очиж ажиллана гэдэг нэг цикл үүссэн байгаа. Тэр замаар бас явмааргүй байсан. Гэтэ хүссэн үсээгөө бас яваад байжсэн. Ингээл мөнгө төгрөгтэй боллоо гадаадд сурах те гадаадд л одоо ингээл Америкт очиод доллар олоод саятхан тэр бүхэн болоод тиймээс алаад гэх шиг ингэж бодоод тэр мөрөөдөлтөд яг Америк руу сураад явсан. Гэтэ яг тэнд сурж исэн Монгол сурж исэн үед нэх ялгаа байгаа. Тэгээд сурж исэн Америкийн сургуулиуд дахиад бүгд ижилхэн зааж исэн бүх юм интернетээр үнэгүй байдаг зүйлийг заагаад байсан. Тийм учраас би яаж илүү хурдан амжилтанд хүрэх вэ? Яаж илүү сайнаар амьдрах вэ гэдэг. Тэгэхэд юу гэж хэлсэн бэ гэхээр ингээд түүх үлдээсэн хийцэн хүнээс сор гэдэг гэж байна. Тэгээд хийцэн хүнээс сурыг гэж бодоод ингээд түүх судлаа. Америкт тийм тэр бомтонгуудыг судалдаг байлаа би. Тэгээд ингээд дэлхийн нийтээр Чингис хааны одоо тийм хамгийн өндөр гавьяг дэлхийн нийтэд хийсэн номер 1 хүн гэж заалцж байгаа байхгүй.
Одоо тэр хүнээс сурах л тааж. Манай өвд эдсэн чинь. Манай аав юм биш үү гэдэг. Тэгээд би өвд эдс рүү анх судалж гэлээ. Тэгсэн чинь бүр том empire-ууд ингээл дэлхийн түүхтэй хичээл дээр үзэж байгаа байхгүй одоо эзэлсэн. Тэгэл Roman Empire гэл нэг том байдаг багс хөрхиний нуурыг тойроод эзэлсэн юм байл шүү дээ. Дэлхийн 3 том эзэнт одоо эзэрхийлэл нэг нь гэж байгаа байхгүй. Тэгээд их Монгол улсаа харсан чинь тухайн үед нээлттэй байсан хуурай газрыг тэр чигт. Тэгээд хүн амын тоогоо харсан чинь 1 сая хүрэхгүй гэж байна. За арайчтай яаж 1 саяд хүрэхгүй хүн ингээд эзэлчихвэ гэсэн чинь цаатар сэтгэлгээ толгой дотор юу байгаа тэр сэтгэлгээ нууцсан тэрэндээ байж. За тэгээд би тэрлээ хөтөлбөрөд одоо түүхээ судалж эхэллээ. Яаж ирсэн бэ? Тэгээд бид нар чинь одоо ингээд тухайн үеийн монголчуудыг хэлж чинь no made буюу юу ч хийгээгүй бат юм бо. No made нүүдэлчдэг. No made буюу юу ч хийгээгүй гэж хэлж байгаа. Үлдээгээгүй. Юу ч үлдээгээгүй. Made буюу одоо made in China гэдэг чинь юу ч made хийгээгүй монголчууд. Гэтэл яг юу үлдээсэн бэ гэхээр нэг байшин барилга савндаа биш юм байна. Асралтгүй өсөн дэвжихтэй энэ байгальтайгаа хэрхэн зөвлөж амьдрах юм. Хэрхэн одоо нэг жамын дагуу гэж ярьдаг. Яаж хэрвээ бүр ингээд мөнхийн яаж ярих вэ? Бүр цаашдаа хүүхдийн маань хүүхэд яаж тасалдгүй амьдрах вэ? Энэ чулуу хизээ нэг цагт алга болчих юм. Байшин барилга хизээ нэг цагт энэ өөр алга болчих юм. Тэгвэл үлдэх зүйл юу вэ? Нөгөө соёл асуулт. Тэгэд өөртөө алдаад оноод бүдчихэд бүгдийг сураад тэрийг ёс заншил болгоод үлдээсэн. Амьдралын ухаангүй нэг арт юм шиг бид нар байгаад бас тийм. Яаж амьдрах гэж болохгүй хаанаас хийнийг хүн ингээ заагаад өгчдөг болоосаа гэж хайгаад. Тэр нь аль хэдийн үлгэр туйл болоод бидэнд түүгэндээ шингээгээд өгсөн зүйл байсан юм байна. Мэдхгүй зүгээр хол нэг удаан явж. Тэгээд угаасаа би нэг номер 1-ээс л сурна. Заавал 1 өнө гэж боддог тийм айгуутай байсан. Тэгээд дэлхийн номер 1-ээс сураа. Юм бэ Чингисхан. Ойлгомжтой. Гоё ярьлаа. Энэ дээр сая ярьж байгаа юмсууд дээр нь ер нь номер 1 нь Чингис хаан гэж штэ. Тэгвэл Чингис хаан яаж тэрэнд хүрсэн бэ гэдэг асуулт энэ дээр байнга дагалдаж явдаг. За тэгвэл Чингис хаан яаж энд хүрсэн бэ гэдэг дээр ер нь л хүн болгон одоо дэлхий дээр те амьдрах арга ухаан, амьдрах дүрмийг цаанаас нь өгөөгүй юм чинь. Яаж амьдрах юм гэж байгаа штэ. Тэгсэн чи амьдрах арга ухаан, зам мөрөг гэдэг зүйл тодорхой байдаг юм байна л да нүүдэлчдэд. Ягаад тэгэхээр өвөг дээдсийнх нь үдээх хүртэл явж ирсэн зам алдаа оноо жаргал зовлон өөрөө тоглоомын дүрэн болоо явчихж байгаа байхгүй шууд. Юун дээр алдаж ирсэн, юун дээр онж ирсэн. Тэгээ залуучууд одоо бүгд амжилтанд хүрэх гэж байгаа шүү дээ. Тэгвэл амжилтанд хүрэхэд дүрэн байд юм байна. Тодорхой хэмжээний. Тодорхой хэмжээний дүрм нь ерөөсөө зөв тогтлох гэдэг зүйл, хууль дүрм. Тэгвэл байгалийн зөв тогтлох хууль дүрм хаана байгаа юм бэ гэдэг асуулт байгаа шүү дээ. Нүүдэлчтэй ухаан дотор байгаа. Ороод ир тий. Нөгөө яцс гений мэдээлэл ингээд чөмгөн татгалагддаг. Тэгээд ингээд бүх хүнийг одоо ингээд аваан дахиад тэр яцс гений ингээд удам тасарсан байдаг. Тэр удам манай удам байсан. Одоо манай бүх удмын өвөөг ингээд оршуулгынаас ингээд аваад өөр газрын нутагт дахиад тэгээд манай удмаас ингээд бүх ахиж төрхөө болоод тухайн нутагт ингээд дандаа бүх гардаг болсон. Тэгээд тэр мөрийн учрыг тайлбармаас стек орцсон тий. Тэр чи одоо манай хэд тэр гэх. Тэгээд ингээд амжилт нөө хүрх гээдсэн нэг явах нэг л болохгүй байгаад байсан. Би өөрийнхөө онцлогийг олох байсан юм шүү дээ. Би чи хинээс үсэлт аав ээж минь юу чаддаг. Миний гений мэдээлэл юу байгаа юм бэ? Тархинд одоо суугдсан буруу мэдээлэл дахиад юу байгаа юм бэ? Тэгээд тухайн үед чинь ингээ матрикс гэдэг зүйл одоо эксплор хийж ирэл хүн болгон матрикс гэдэг харахны уралдааныг мэдэж ирэл тэ. Энэс гарахын тулд бүгд би чи өөрөө яг хин юм бэ? Би юунд дуртай, юу мэдгүй юм те? Юу чаддгүй. Одоо би яг юу хийх ёстой гэдэг яг өөрлөгөө буцаад ирсэн. Тэгээ өөрлөгөө буцаад ирэхэд одоо түүх рүүгээ өвдөөс Монгол тал руугаа болж анх ирчихсэн. Тэгэл энэ сургалтандаа суугаад ирсэн чинь өөр цаанаасаа яг дотор гэж хэлдэг те. За яг эн чинь амьдралдаа яг ингэж ашиглана. Ингээл хэлээд өгч шүү дээ. Тэгэл хичээл үзэлтэй би ч одоо. Тэгээ уулын сурж байгаа ш. Тэгтээ тэгэл энэ яг амьдрал ашиглаж харагдаач гэх. Тэгэл харагдаач гэж сурж байгаа. Энэ дээр одоо юу ч гэсэн ухаан яг орж ирэл. Яг ингэ таны амьдралд ийм асуудал та өөрөөсөө асуу. Та өөрөө мэднэ шүү дээ. Би ч багтаас яг асууд масахгүй. Би мэдэн зэт ингэ өөрөөсөө асуудаг байсан. Нэрээ би өөрөөсөө асуух яага болцсон юм болоо. Би ч өөрөөсөө асуудаг. Тэгээ өөрийгөө уудалж асууж уудалдаг. Асуудал гэдэг үг нь асуу уудал гэдэг ингүүч л нэмс гараал тээ. Онцлог гэдэг одоо онц гэдэг үг чинь та өөрийнхөө онцлогийг олох тэр хүүхдийг онц гэдэг юм аа гэсэн чинь ахаал өдөөс гараа. Би ч хичээлээ бүр догтлолтой үзэж байгаа. Тэгээд тэгтээ эхлээд хичээлдээ орж ичиж чи хичээлээ үзэхгүй бас нэлээ явсан шүү дээ. Нэг сар бол юу ч үзээгүй. Яг амар орж ирчихэл алга болсон тий. Тэгээд байжсэн чи багц зүудэнд орж ирэл. За чиш нэг тэгээд амьдрахал юм шиг байна да гэж зүудэнд орж ирж байгаа. Шар болчихж байгаа чинь. Нэрээ би чи яг яаж амьдарч явж байгаа вэ? Юу болж байгаа вэ? Амьдрахал юм шиг байна да гэдэг нэг тийм
яжилсан маяг байсан хэлээд нэг зүуд нэг тийм орж ирсэн. Тэгээд юу бол одоо нэг хичээлээ үзээ. Хичээлээ эхэлчихэд нэг сар үзэхгүй болчихж байгаа шүү. Шал өөр юм хийгээд. Тэгээ яг хичээлээ үзэл, төгтөө үзэл. Тэгээд багшийн ганцаарчсан сургалт байдаг гэдэг. Ганцаарчсан сургалтаа аваад яг тулж ажиллаад. Тэгэл төлбөр мөн юм байсан чинь төлбөрөө дараад гэж болно. Сар хуваагаад төлж болно. Тэгээд яг төлөөл ихлээр их хэрчмтэй яваад тэгээд багш болмоор санагдаад тийм. Ойнос болцсон яваа. Ямар нэгэн зүйлийг өөрөө ойлгохын тулд би хэр ойлгосон байна тэд ч нэгээр би бусдад ойлгуулж чадна гэдэг нөгөө нэг тийм нөгөө ойлголтын нөгөө юу гэдэг пирамид хамгийн их ойлгох зүйл 95% баг тухайн зүйлийг өөрөө эзэмшихийн тулд өөрөө бусдад ойлгуулах байдаг. Тэгээд би багшаас нэгээд хойд ажлынхаа захирал махал. Би багшаас та шавар шав балаараа гэж. Шууд. Тэгээд яг ингээл сураал үр дүнгээ гаргаад тэгээд гинт байж байгаа нэг нөөх хэрэг гараад яг тэр тухайн мөчтөнд яг ингээл хөвсгөлийн Аялалтаа сургалт зарлагдаад. Тэгээд яг сургалтын төлбөрөөс төлөөгөө байжсэн. Яг сургалтын төлбөр онгоцны зардал хоёр бараг адилхан болоо. Би жаа нэг 7 хоногийн өмнө шийдээ. За би нөгөө нэг өөр хотоо дисэн явлаа гэж баяртаа гэж бүр бай парагаа шийдсэн хүн чинь гинт за Монгол явлаа. Гаач чам 7 хоногийн тэр хөвсгөлийн сургалтын дээрээ багштайгаа уулзаад бүр цаашаа гүнзгэрээд улам илүү өөртөө байгаа асуудлыг би өөрөө шийдэж болсон чинь бусдад ч бас яг энэ асуудал байгаа. Өөрийнхөө онцлогийг олоогүй, хүсэл мөрөөдлөө олоогүй олон залуучууд байгаа. Тэр хүмүүс ч гэсэн өөрсдийнхөө онцлогийг одоо яг өөрийгөө олно гэж яриад нэг 10 жилийн төгсөд өөрийгөө олно, нэг сургууль сонгох гол, нэг мэрэгжил сонгох гол, гадаад явах гол нэг юу хийх юм мэдэхгүй олон залуучууд байгаа. Тэр хүмүүст би туслах хэрэгтэй байна. Адилхан асуудалтай хүмүүс би өөрийгөө би болцсон, би зам өрөөхөө юм шүү дээ. Тэр хүмүүст би бас туслах хэрэгтэй байна гэдэг нүүдэлтэй бэлтгэл орж ирсэн байдаг байгаа. Тийм. Тэгэхээр хараа манай одоо шам маань одоо хаа байсан Америкаас зөвөр хөвсгөлд байгаа надтай уулзах гад Америкаас шууд бүх юмудаа хаяад тэгээ сургалтын төлбөр мөлбрүүдээ шууд даашаа нөө Монгол руу ирэх зардал болгоо шууд хүрээд ирж байгаа шүү дээ. Тэгээд гисэн шууд одоо Таиландаас Америкаас шууд дахиад Таиланд руу шууд хүрээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө багш нь байг гэлж шүү дээ. Альва зүйл амжилтанд хүрэхин тулд зориг шаардлагатай. Зориулах шаардлагатай, золиос шаардлагатай. Энэ гурван чиг хэмжээ ямар байхаас тэнцүү амжилт. Тэгэхээр тэгж зоригтой байж чаддагт нь бас зориулж чаддаг нь зарим зүйлсүүдийг золиос чаддагт нь амьдралдаа томоохон өөрчлөлт үр дүнгуудыг гаргаад явж байгаа хамгийн анх нэг Америкт амьдардаг Америк мөрөөдөлтэй залуу өнөөдөр нүүдэлчдийн ухааныг дэлхийд түгээх Америк дахь салбарыг хариуцах ийм залуу багш болоод явж байгаад нь би үнэхээр их баярлалдаг. За тэгээ баяр үргээ. За араас нь одоо манай бүсгүү. За амар минь байцгаана уу? Аймгалчин байна. За гэр бүлийн хүн байна. За миний хувьд гэвэл за миний дотор яг ертөнцид маань байгаль гэдэг нэг нандин орон зай байсан. Бас Монгол гэдэг нэг бахархалт орон зай байсан. Тэгээ тэр хоёр орон зай яг юун дээр одоо тэр орон зайд надад хийхийг хүссэн зүйл маш их байсан ч гэсэн яг юу хийх ёстой гэдгээ ерөөсөө мэдэхгүй. Тэгээ тэрэн дээр чадамж гэдэг зүйл нь бас юун дээр өөрийгөө чадуулах ёстой гэдгээс бас мэдэхгүй байсан. Тэгээд ер нь бол тэр одоо хүсэл мөрөөдөл маань ингээд дотор маань байсан ч гэсэн хүсэл мөрөөдлөөс өөрөө хитрхээ их ингээд хол тийм ганцаараа тийм байдалтай нэлээд удаан байж гисэн. За тэгээд тэр одоо миний хүсэл мөрөөдлийн огтлцсон яг зүйл нь ерөөсөө яг нүүдэлчдийн бэлсгэлт байсан. Тэгээ нүүдэлчдийн бэлсгэл дээр одоо миний тэр хүсэж байгаа түгээхийг хүн болгоныг мэдрээсэ гэж хүссэн, хүн болгоныг ойлгоосоо гэж хүссэн, бас хүн болгоныг одоо үн цэнтэй гэж мэдрээсэ гэж тэр хүссэн бүх зүйл яг нүүдэлчдийн бэлсгэлтэй байсан. Одоо байгалийн талаар маш их ярьдаг, Монгол ухааны талаар ярьдаг. Яг одоо үед одоо монголчууд одоо яг яагаад ийм амьдраад байгаагийн шалтгаан нь яг юу юм бэ гэж бодонгууд ерөөсөө байгалийн зам ёсны монгол хүний тэр ухаан гэдэг зүйл нь алдарснаас үүдэлтэйгээр одоо бидэнд бүх тохиолдолд байгаа энэ асуудлууд эцэстээ бидэнд монгол ухаанаар өвлөгдөд ирчих ёстой байсан зүйл замдаа одоо шарын шашин ч юм уу ямар нэгэн гадны нөлөөллөөс үүдэлтэйгээр алдарснаас үүдэлтэйгээр өнөөдрийн бүх асуудлууд үүссэн. Тэгээд тэр асуудлуудыг одоо ойлгуулах одоо бусдад эргээд яг монгол хүн яг монголоороо ямар байх ёстой вэ? Дэлхийн монгол хүн ямар байх ёстой? Дэлхийн гэгээрэлтэй хүн яг ямар байх ёстой гэдэг
зүйлийг яг онцолж одоо таниулж байгаа зүйл нь яг нүүдэлчдийн бясалгал гэж бодож байгаа. Тэгээ би өөрөө бас суралцаад явж байгаа. Одоогийн байдлаар аргатай аваагүй байгаа. Гэхдээ өөрийгөө хитрхи дутуу гэж бодоод байгаа учраас аргатай аваагүй байгаа. Гэхдээ хүн дутуу байгаа нь заримдаа бас дүүрэн байж болдог байх гэж бодож байгаа. Тийм учраас би удахгүй аргатай аавна гэж бодож байгаа. Удахгүй багш болох нэ. За ер нь бол надтай бол багш шүү дээ тий. Миний ардах бүх юмыг хариуцаа дагаад өнөөдрийн бүх нөхцөл боломжуудаар хангадаг. Тэгээ хамгийн гол нь миний сэтгэлийг дүүргэж чадах юм бол би дэлхийд нүүдэлчдийн ухаан сэтгэлгээг түгээнэ гэдэгтээ үнэхээр итгэлтэй байгаа. За манайхан товчхон өөрсдөө бол ер нь бол танилцуулцгаачлаа тий. За тэгээд бүгд 10-тууд аваад бүгд 20-тууд 30-тууд зүтж зарим нь бараг 100 руу төхөөд явж байгаа тийм үү. За тэгээд цаан чин ардаа араас чин дахиад 100 багш бэлтгэдээд яг гарч ирэхэд маш ойрхон байж байгаа шүү дээ тий. Тэгээд манайхан яг тэр нэг юм гатыг мэдэрж байхтай ингэ дөрлөцсөн хүмүүс ингэ араас чин ингэ төрөөд орж ирэх гээд байж байгаа. Юун төрөнд одоо багш олоод явж байгаа та бүхэндээ маш их баярлаа. За тэгээд нүүдэлчдийн засал өөрөө бараг 10-аад оронд салбартай болох тал руугаа ажлууд хийгдээд явж байгаа. Одоогоор бол нэг 5-аад улсад байх шиг байна. За араас нь дахиад 5-6 улсууд руу юу шууд ингээл багш нар гарч ирээл явж байгаа. За тэгээд 10-тууд аваад явж байхад нэг зүйл байгаа шүү дээ. Ерөнхий хэдүүлэнгийн чинь нөгөө 1-р шат 2-р шат асуудлаа өөрөө шийдэж байгаа. Асуудлаа өөрөө шийд. Бид нар асуудал тохиолдох үед дандаа бусдаас асуудаг. Бусад мэдж байгаа, бусад чадна, бусдаар цэцлүүлнэ. Гэх болгондоо бид нар өөрсдийгөө алдчихдаг. Хэн бэ? Би ямар давуу талтай вэ? Би ямар онцлогтой вэ те? Үндсэндээ энэ асуудлуудын цаана юу байсан бэ гэдгүүдийг бүгдийг нь алдаад байгаа байхгүй юу? Өнөөдөр дэлхийн нийтээрээ энэний гарц гаргалгаан дээр мухардж шít. Дэлхийн нийт өнөөдөр одоо гадаадад очиод амьдраад сайхан амьдрна гэдэг бодол өнөөдөр хэцүү болоод эхэлчихлээ шít. Гадаадад маш асуудалтай болцсон. Ер нь одоо хаан ч амьдрсан асуудалтай болцсон. Учир нь юу вэ гэхлээр бид нар чи ингээл сайхан амьдрал гэж тэгээдсэн чинь нэг тийм нэг жаргалтай амьдрна гэдсэн чинь нэг тийм байртай, машинтай, тий нэг том сургуультай, эсвэл амар лаг идэвхжэлтэй алт мөнгөтэй брэнд хөөсөн гэдэг байдлаар бидэрт итгүүлсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чи яг үндэ сайхан амьдрал, аз жаргалтай амьдрал, асуудлыг даван туулдаг амьдрал гэдэг чинь ерөөсөө эхний ээлжинд хайр дүүрэн тэр аз жаргалтай амьдрал байхдаа үнцэнгүй зүйл дээр оршд юм байна. Хөвчлэн дандаа. Багшийнх нь одоо ажиглаж байгаагаар шүү. Юу вэ гэхэлэр агаар одоо байж байхдаа нэг тийм үнцэнтэй биш. Байхгүй болчвол хамгийн үнцэнтэй. За ус байж байхдаа яг үнцэнтэй биш. Газар шороо. Бага зүйлсүүд ерөөсөө үнэлэгддэггүй юм байна л да. Байнгын бидэрт байдаг болохоор дээрэс нь ээж аав байхдаа ямар үнцэнтэй хэлээ те. Тэгээ байхгүй болчоор тэр ээж аавын орон зай ямар том байсан юм. Ямар том нүмер нөөлгөн дотор бид нар амьдарч юм бэ. Тэгэхээр байсан байгаа. Бид нар багнаас бидэрт бас байсан баг. Багнаас нь бид нар чинь ингээл том болохыг мөрөөдөл том болчвол гоё амьдарчих юм байна гэл. Одоо ирээд бид нар том болчлоо шүү дээ. Тэгээ буцаагаад юу морж нэг багнаас. Тэгэхээр үндсэндээ юу болоод байна гэхэлээ бид нар дандаа өнгөрсөнд байгаа зүйлсүүдээ алдаж байхгүй зүйлсүүдээр тэмүүлж амьдарч юм байна. Тэгэхээр бидэрт аз жаргал гээд байгаа зүйлсүүд ууг нь биднэрт байгаа зүйл юм байна. Байдаг зүйлс юм байна. Байлгаж шууд төрүүлж гаргаж ирж болдог зүйлс юм байна. Аз жаргал хүсэл мөрөөдөл зориг хүрх цэг биш байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар дэлхийн нийтээрээ бүгд л байртай машинтай байх боломжгүй болцсон. Дэлхийн өөрөө арга мухардсан гэсэн үг. Дэлхийн одоо энэ удирдаад байгаа эзэдүүд яхаа мэдхэ болоод эхэлсэн. Тэгэхээр нүүдэлчдэд буюу тэр дотор нь тухайн хүнд генийн чадамж байгаа юм байна. Удамшлын чадамж байгаа юм байна. Сүнсний мэдлэг чадвар байгаа юм байна. Энэ хоёр дээр суурлаад төрснөөсөө хойш тархиндаа мэдээлэл туршлага алдаа онооноос авсан өөрийнх нь туулал замлаасаа авсан зүйлсүүд энэ гурвыг нийлүүлж 10%-аас илүү одоо жишээлбэл амжилттай амьдрах потенциалынхаа хувьд 10%-аас илүү амьдрах боломжтой болоод ирж байгаа байхгүй. Өдөр нааг тийж одоо би 27 таа 28 таа. За 28 таа залуу том юм яриа л те. Ягаад 28 таа залуу ягаад том юм ярьж болохгүй байгаа юм бэ? Тэ? Ягаад жоох хүүхд ягаад том юм ярьж болдгоо юм бэ те? Бодолтой Сүхбаатар, Чингис хаан тэгээ том хүмүүстэй өөрийгөө харьцуулах гэдэг юм биш. Гэхдээ нүүдэлчдийн сэтгэлгээний дотор байнгын ойл модаль байнгын байж идэг үлгэр жишээ авдаг хүн. Тэгэхээр миний хувьд бол тэр хүмүүс байж. Тэр хүмүүс болохоор
20 эдэн наснда их Монгол улсыг хураачлаа штэ. Энийний цаана юу яваад байгаа юм бэ? Бид нар одоо ингээд цэцэрлэгт явснаа 7 наснда 1-р ангид орчихж байгаа байхгүй. 1-р ангид орсноо бараг 17-тоо 18-т 10-р ангид төгснөө мэрэгжил сонгоё хичээж байгаа байхгүй. Юу яриад байгаа юм бэ? Тэгснэ мэрэгжлээ сонгосноо дахиад 5 жил тэрэндээ сурчиж байгаа байхгүй. Хин дахиад 2 жил. Тэгэд ажлын магистр ингээл доктор гэл 30 хүрээш. Нөгөө потенциалтай дэлхийн хэмжээнд ажиллаж болох бүх боломжит насууд байхгүй. Тэгснээ нэг ажил хийгээл явж ирсэн. Би нэрээ юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Гинт өөрийгөө хайж магаал те. Юу яриад байгаа юм бэ? Одоо бүх юм оройтчлаа штэ те. Тэгсэн чинь бидний дээд багшаар тэгдэж штэ. 7 нас гэсэн чи оройтсан биш үү? Бүр гайхаж байгаа юм чи 7 насыг оройтсан тас гэж авч үзээ тэгрэнгуут чинь юу яагаад гээл тэгсэн чинь 3 наснд аль хэдийн онцлогийг нь олцсон шүү дээ. Тэгээд тэр нь үнэхээр тийм үү гэдэг нь 7 нас хүртэл шинжитсэн байна шүү дээ. 7 наснаас хойшоо тухайн хүүхдийн онцлогод суурилсан танин мэдэх ойлголт ухаарлаа үгүй явчихчих. Чадамж руу шууд чиглүүлээ явчихчих шүү дээ. Юмыг мэддэг болох биш чаддаг болох руу шууд чиглүүлээд ерөнхий мэдээллийн чиглэлийн тийшээ үгүй явчихчих. Тэгээ 13 наснаас 20 эдэн наснда тухайн хүүхэд амьдралын талбар дээр гараад амьдралыг шийдэхгүй яах юм бэ те. Тэгэхээр бид нар хоцрогдоод байгаа юм байна. Тэгээ дээрэс нь еврейчүүдийг аваад үзээ л да. Еврейчүүд хизээч хүүхдүүдэд нэг тэгж ер нь бол одоо оройлж явж байгаа еврейчүүд 10 жилийн сургууль хүүхдүүдээ сурахгүй шүү дээ. 10 жилийн сургаж байгаа хүүхдүүд одоо еврей одоо эцгийн хүүхдээ юу гэж хэлнэ вэ гэхээр чи энэ 10 жилийн сургууль сурж байгаа хүүхдүүдийг удирдна. Тийм болохоор сэтгэлгээгээ ингэж бэлтгэж чиглүүлж байгаа байхгүй. Тэгээд 10 жилийн хүүхдүүд нэг нийт даяараа сураад гараад ирэхэд еврей хүүхдүүд яаж вэ? Шууд удирдъя гэдэг сэтгэлгээр шууд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хоцроод байгаа юм байна. Нийгэм тэр аяараа хоцроод байгаа юм байна. Тэгэхээр тухайн түрүүний хэлсэн яс цус гений мэдээлэл онцлог дээр суурлаад тухайн хүнийг энэ амьдралд боломжит амжилттай амьдрах боломжийг нь олгоё гэдэг байгаа байхгүй. Одоо та жишээлбэл 30 хүрсэн 40 хүрсэн би одоо тэгэхээр боломжгүй юм уу гэж бодож болно. Гэхдээ хүүхд чинь боломжтой байлгахыг та бэлдэх боломжтой. Дээрэс нь оройтцсан гэдэг зүйл байхгүй шүү дээ. Оройтцсан ч гэсэн танд хийх маш олон чухал зүйлсүүд байгаа. Оройтцсан гэдээ одоо тэгвэл үхчихэл та тэгвэл. Үхгээгүй бол үлдсэн амьдралаа утга учиртай амьдрал да бид нар те. Тэгхийн тулд танд нэг тийм онцлог байгаад байгаа юм байна. Давуу тал байгаад байгаа юм байна те. Одоо онцлог гэхээр үгийн язгуур нь онц. Бид нар 10 жилээс ер нь их сургууль авахлал байнгын ингээл онцдуу авах гал тэмүүлэлсэн. Тэгээ онц дүнгийн утга учир нь ерөөсөө бүгд энэ математик гэдэг хичээл сайн байх юм бол онц. Бүгд адилхан байх юм бол онц. Цаанаас өгж байгаа минь бүгд л нэг програмчлагдаад бүгд адилхан байх юм бол онц. Юу яриад байгаа юм бэ? Өөрийнхөө онцлогийг таниа л да. Онцлогоо таньживэл би онц амьдрах юм байна. Онцлог дээр суурилсан буюу онцлог гэдэг нь тухайн хүн түрүүний хэлсэн яс цус гений мэдээлэл, удамшил, сүнсний мэдээлэл. Дээрэс нь би юу дуртай, юу дургүй, би юу мэддэг, юу мэдэхгүй, би юу чадах, юу чадахгүй. Энэ зүйлсүүдэд тань мэдчихэж тухайн хүн потенциалынхаа дагуу одоо байгаа амьдралынхаа асуудлыг ямар нэгэн одоо өвдснийхээ ар дээр эмчид даатах биш те. Бүх юм болохоо байсан ар дээр арга мухардаад нэг ламхаар үзмэрчээр яваад байх биш. Асуудал чинь танд өөрт чинь амьдралын хамгийн том багш гэдгийг ойлгочих хэрэгтэй байна. Одоо манайхантай бүх амьдралын чинь асуудлуудыг аваа ич л та. Одоо ямар ч асуудал зовлонгүй Хөгчгөө ич. шинж биш болно ер нь бол. Энэ амьдрал өөрөө үнц нэг утга учиргүй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг сонсож байгаа хүмүүсээс бас бүх амьдралын чинь асуудал зовлон арилгах ч л та. За тэгэхээр утга учирыг юу болгоод байгаа юм бэ гэдэг дээр жаргал зовлон гэдэг зүйлийн тэнцвэр бай орчоод шүү дээ. Тэгэхээр тэгснээ бид нар жаргалаа нэг хол аваач тавьчаал зовж амьдрал. Тэгэхээр утга учиртай амьдрыг гэвэл танд асуудал тохиолдож байгаа юм бол асуудал чинь таны төлөө тохиолддог. Дэлхий дээр байгаа бүх хүн төрлөختөнд тохиолдсон асуудлууд хүн төрлөختний төлөө тохиолддог. Дандаа өснө дэвжиж байдаг асуудал байгаа болохоор надад бас асуудал байгаа болохоор өснө дэвжээ яваад байна. Тэгсэн чинь нүүдэлчэд хардаа бидний өвөг дэцүүд дэлхийн асуудлыг олж хараад энийг өөрсдийн асуудал болгож хуургаад тэрэн дээрээс өсөн дэвжих хөгжих сэтгэлгээг авчиж байгаа байхгүй. Бүх зүйл тэгсэн чинь зөвхөн хүн төрлөختөн бишгээ боддоо. Бүр байгаль энэ одоо
атом молекултаа хүртэл таньж мэдээд тэгээ окторгүй ертөнцийг таниа мэдсэн биз. Бидний өвд эцсийн нэгэ тавьсан зүйлийг л бид нарт буцаага зараад байгаа шүү дээ. Энд бүр маш өндөр үнээр зараад байгаа. За тэгэхээр манайхан ер нь бол багшийнх нь одоо та нараас асуугаад яриулах гэдэг зүйл юу вэ гэхээр шавнарчийн асуудал байгаа. Тэгэд нүүдэлчдийн бясалгалд хамрагдсанаар шавнарч нь яг энэ хичээлүүдээр дамжаад асуудлуудаа хинээр шийдүүлж байна. Өөрсдөө шийдэх юугаа нэг аргаа олчихсан. Маш их баяртай байгаагаа танд мөн илэрхийлсэн. Тэгээд өнөөдөр ч гэсэн тэнд үзүүлсэн тий. Ойлгосон зүйлээ бусдад хэрхэн түгээж байгаа талаар хэлчихсэн. Тэгэхээр тэр асуудлууд байгаа штэ. Тэр асуудлуудаа хэрхэн яаж даван туулж байгаа процессын дээр одоо манай анги дааж байгаа багш нар өөрсдөө маш ихээр суралцж байгаа. Тэгээд тэр хүмүүс одоо сургалт эхлэхийн өмнө хэлдэг шүү дээ бүгдээрээ тий. Асуудлаа өөрөө шийд. Хизээ нэг өдөр энэ 20 хичээлийг төгсөөд гараад ирсний хар дээр бүгд асуудлыг алга ташиж хүлээж авдаг болно гэсэн шүү дээ. Шанар чи тийм болж гинэ вэ? Асуудал шийдэгч. Асуудлыг шийдэж чаддаг. Асуудлыг зовлон биш жаргал болгож хувиргаж чаддаг хүмүүс болгоно гэдэг. Хэдүүлээ яг анхны уриалгаа тэгж гаргадаг шүү дээ тий. За тэгэл яг бодит амьдрал дээр шанарч нь ямар тодорхой бодит үр дүнгууд жишээнүүд ямар ажилбарууд гарч ийн хуваалцах хүмүүс байна уу? Хуваалцах багш нар. Манай аргац дээр яг нөгөө тав талаас дандаа эх орноос хол амьдарч байгаа хүмүүс орж байгаа. Тэгээд одоо эхнийхээ 10 хичээлийг дүүргээд одоо Монголд очиод эсвэл 2 дахь шатндаа эсвэл орно гэсэн. Энэ бол одоо бидний хувьд манай EV гэсэн нэртэй аргалтын хувьд маш том амжилт байсан. Нэгийг орхичвол бас харамсалтай байх гэдээсэн. Тэгээд түүн дээрээс одоогийн байдлаар бүгдөө мэдэрсэн, яг ижил мэдэрсэн зүйл нөгөө багт баатар байдаггүй гэдгийг маш сайн ойлгосон. Би тэрэн дээр цойлоод, эрдэм цойлоод, ариун гэрэл цойлоод байх ямар ч шаардлагагүй. Бүгд ингэж зэрэг хөгжөөд нэгийг ердөөс орхитгүй байна гэдэг хамгийн том үндсийг аруулаа мэдээд ингээд уйлаад нүүр дүрэн нүд дүрэн мэлмэстэй хамгийн их гэж мэдсэн мэдрэмж буюу ойлгосон ойлголт нь тэр. Тэгээ нөгөө бүгдөө доот нь 2 хүүхэдтэй түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлүүд байгаа болохоор нөгөө нэг хүүхэдтэй ямар одоо өөрсдөө танин мэдхгүй баг байсан нь хүүхэдтэй түүнийг одоо юу гэмдэ хүүхэд дээр маш их алдаа гаргаж байсан бүгдөө олж харсан. Хизээш хүүхдийнхээ асуудлыг ойлгоод байна гэж боддог байсан боловч огт ойлгохгүй байсныгаа олж харсан нь одоо хамгийн том олз байсан. Тэгээд дүүгийнхаа 3 хүүхдийг харж байгаа, Францад харж байгаа эгч маань тэр нөгөө зөрүүд хүүхдийг зөрүүд гэж нэрлэдэг байдаг тэр хүүхдтэй хэрхэн харьцах вэ гэдгээ арга барилаа олцоод тэгээд тэр хүүхд нь одоо нөгөө өмнө нь огт хүүхд дуурдгуу ингээд зөрүүдлээд байдаг байсан бол одоо тэр эгчтэй харилцдаг болсон нь энэ хүү 10 хичээлдээс бас одоо хамгийн том үр дүн бүх хүн дээр гарсан. Гэхдээ манай аргатад байснаас тэрэн дээр бид нар бүгдөө үнэхээр их баяртай байсан. Тэгэхээр нөгөө гарцаагүй зөв танин мэдхүү гэдэг нь буюу хайрын томьёогоо ойлгоод ойлгосныгоо гэр бүл дээрээ буюу яг тэр бага насны өсвөр насны 7-оос 9 насны 3 хүүхэд төр яг одоо хайрынхаа томьёог хэрэгжүүлж чадчих байгаа нь одоо их хаатай байна. Бас нэг сэтгэл санааны гүн хямралд орцсон хүний талаар ярьж байна тийм. Тэр охин маань хичээлээ сонсож явж байгаа сэтгэл санааны гүн хямралд ороод тэгээд хичээлээ сонсноос болоод яг нөгөө өмнө нь мэдээж тэр хүн сэтгэл санааны асуудал байсан байж байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээрээ нөгөө хичээлд ороод эхнийхээ 4 хичээлийг үзээд тэгээд өөрийгөө яагаад байгаагаа ерөөсөө ойлгохгүй байчихсан. Тэгээд гинт холбоо харилцаагүй болсон. Тэгээд манай аргатад байгаа бүгдөө санаа тавиад бүгдөө зөвлөж тэгээд би танд мөн уламжилсан. Тэгээд тэр хүн өөрөө эргэж орж ирж хэлэхдээ би ингэн гэж бодоогүй. Бүгдөө надаа хайр гэдгийг нэг хүний төлөө бүгдөө ингэж нэгэн сэтгэлээр ингэж хайр урсгах гэдгийг би мэдэрсэн гэд буцаж орж ирсэн нь манай аргатын хувьд хамгийн том зүйл байсан. Тэгээд бүгдөө дахиад 2 дахь шатндаас суусан. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл энэ дээр одоо нэг хэдэн давуу талууд гарч ирж байгаа байхгүй юу? За ингээд онлайн хичээл гэхээр ер нь ингээл хэдэн видео хичээлүүд тавиал хайчдаг шүү дээ. За төлбөрөө төллөө одоо би жишээлбэл нэг онлайн сургалтанд ороход төлбөрөө төллөө. Тэгээ орсон чинь ямар ч амьд харилцаа байхгүй хэдэн нэг видео хичээлүүд тэгээ болоо.
Тэгэд хизээ дуусаад байгаа ш тэр хүнд хамаагүй. Тэгээ мөнгө авлаа. Би одоо мөнгө авлаа хичээлүүлэг хайчих болох байсан гэсэн үг. Тэгээгүй хамгийн гол нь яг л ажилбар дасгалжуулалт яг хөтөлбөртөө явдаг. Дистаралтай маш том систем ажиллаж байгаа шүү дээ, тий. За тэгээд тэрний гадна яриа. Тэмдэглэлээ заавал бичдэг. Тэгээд нөгөө хэлийн чандад байгаа хүмүүс чинь дандаа цаг наргүй ажилладаг шүү дээ. Тэрнийхээ хажуугаар нөгөө бичгээсээ маш их холдсон байсан. Тэгээд бичгэд их хэлдэ төгсөж байсан хоёр ч хүн байгаа. Заавал ингэх шаардлагатай юм уу? Ямар төвхтэй ингээд. Тэгээд бичиг гэдэг үгийнхаа утгыг тайлбарлаад, тэмдэглэл хийх тухай утгыг тайлбарлаад, эргцүүлэмж хийх ялгааг нь гаргаж өгөөд тэгээд боломж байгаад одоо өөрөө үнэхээр зориглож байх юм бол видео бас хийчирэй гэдгийг видеог нь нэмсэн. Тэгээд энэ гурвыгаа гурвуулан ингэ хийсэн. Тэгээд ингээд олон жил бичээгүй болохоор гар ирэлтгүй юм байна. Тэгээд нөгөө Монгол үсгээ хүртэл мартсан байсан. Тэгээд ямар ч байсан хичээж ягаад эргцүүлэл, тэмдэглэл, видео гурваа хийгээд ирэхээр эхлээд нөгөө ярьж чадахгүй хоолой хөлтөнд таг байсан хүүхэн жишээ нь дуугаар нөгөө бяцлаглаа төгсгөлд нь дуу явдаг. Тэгээд өдөр болгон 3 дуу дуулъя гэдгийг нөгөө ангийн дарга аав нөгөө санаачлаа. Тэгээд хүмүүс өдөр болгон 3 дуугаа гэртээ дуулаад одоо жишээ нь маш сайхан ярьдаг болсон гэх мэтчлээ. Таны хэлсэн тэр нөгөө системтэйгээр хилцүүлэхдээ хийж байгаа зүйлийнхээ үр дүн хилцүүлэг дээрээ баазж байгаа нь тэр хүмүүс нөр маш их таасан. За тэгээд мөн дээрэс нь одоо яг энэ одоо даалт ертөнц гэх юм уу те эсвэл сүнсний замналч гэх юм уу гэгэрлийн замналч гэх юм уу энийг бясгал инээдрэгээд яваад хүнийг дотгошоо өнгөгээд өөрөглөөгөө ингээ хантаа явахад жоох юм таньж мэдээ тэгээд маш их ганцаардлыг мэдэрдэг те нэг би нэг гав ганцаархна байгаад байгаа ч юм шиг эсвэл хоцроод байгаа мó төрүүлээд байгаа мó нэг сонир мэдрэмжийг авдаг шүү дээ. Тэгээ хэн нэгэнтэй тэр тухайн зүйлээ хуваалцмаар санагддаг тийм орон зай олддоггүй. Тэгэхээр яг тэр хилцүүлгэн дээр тэр 10 хүмүүс яг л багштайгаа нийлээд 11 үлээ яг л нэг гэр бүл болдог штэ. Тэгээ тэр дундаас нөгөө нэг дотоод хүнд ч ярьдаггүй байсан. Хүнд ч одоо итгэх хүн ч олдохгүй байсан. Тэр орон зайн дотор орж ирээд гэр бүлээ олж байгаа юм шиг тэр мэдрэмжийг авдаг. Тэгэд адилхан сэтгэдэг нэг зүйл рүү зорж байгаа хүмүүстэйгээ хамт нэг тийм гоё халуун дулаан мэдрэмжүүдийг манайхан авцгаадаг тийм үү. Энд нөгөө бид нар анхны удаа суглаад өрцөд гэдэг үдшилэг болсон. Яг тэрнтэй адилхан хинт ч ярьж байгаагүй зүйлээ яриад цонхортлоо ойлгох. Тэгээд яг таны хийж байгаагаар надад шинэ амьдрал нээгдсэн гэж хэлдэг. За манайхан боснод нь. За манай автодод болохоор нөгөө би л ганцаараа зовж исэн байна гэдэг нэг ихчээсэн. Надад л энэ зовлон дандаа ингээ бүр ингээ нөгөө өрөөд нөгөө ээжтэй одогдоод өөр хүнд өргүүлсэн тэр мөчөөс эхлээл ээжтэй гомдож явжсэн. Багтаал би азгүй байсан тэр чигээр өдөө хүртэл би юм азгүй явсан байна. Цаашдаа ч азгүй л амьдрий. Би асуудалтай гэж явжсэн бол адилхан бас нөгөө 9 хүн жаргал зовлонгой хуваацаад байсан чи би бас юм ганцаархны юм асуудалтай биш юм биш тэгээ. Тэгээд эргээгээд өөрийнхөө төрсөн ээжийг уучлаад тэгвэл аавыгаа олоод идэх тохиолдол. Тэгээд би яг ингээд өөртөөгөө адилхан юм хамт олон ороод ирчихсэн юм байна. Тэгээ ерөөсөө миний хайгаад байсан миний хамт олон юм байна. Би ерөөсөө хинт ч ингэж нууцаа гэлдэггүй. Нөхөртөө хүртэл юу гэж гэлдэггүй. Тэгээ хэлийг гэхээр нөгөө ярьж байгаа ажилчтан ч юм уу эсвэл найз нөхдөд ч юм уу тэнэг юу яриад байгаа балаа малаа гэх ингэдэг гэсэн. Яг тэг цоглуулсан шүү дээ. Ингээ бэлгэл мэсгэл яваад хэсэгтээ угаасаа жоохон галзуурдаг шүү дээ. Бид нар би гээсэн гэж үгээд. Өөрөө жоохон тэрэндээ бас нөгөө за би бас нэг жоохон сонирн болсон юм байна гэж татаад өрөөсөө гарахгүй ингэж жоохон хөшсөн байсан байлаа. Тэнгүүд яг өөртөө адилхан ийм хүмүүс гараад ирэнгүүт өөлаад яриад гээд би хамт олноо гэсэн байсан. Тэгээ одоогийн байдлаар багш болъё гэд бас зүтгэсэн байна. За баярлалаа. За манайхан бусанд нь ер нь ингээд ардтуудаа аваад явхад тэнд шин содон гоё онц сонирхолтой юу юунууд болж байна. За ерөнхийдөө нөгөө эхний ард дээр болохоор нөгөө ямар нэгэн байдлаар өөр янз бүрийн бяцлагал дамжсан хүмүүс аяг болж байна. Тэгэхээр ч өөрт нь амьдралд нь ямар нэгэн асуудал саад бэрхшээл байсан болоод тэрийг шийдийг ингэвтэй бяцлал руу ороод шийдчих юм шиг хайгаад яваад идэв юм байна. Тэгэнгүүт манай нэг шав болохоор би ингээ аягүй олон төрлийн бяцлал дамжсан тий. Гэтэл тэр одоо тэр бяцлалууд нь бол ерөөсөө ингээ асуудал саад бэрхшээл гэвэл тэрийг болохоор аль болох өөр тохиолддог ангид байна гэж авч үзээд
Тэгээ яг тэр өчтөө болохоор ингээд бясалгаал тайван суугаад тэгээ ингээд тэр асуудлаас өөрийгөө салангат авч үз. Тэгээ тайвширлын мэдрэмжийг өгөх нь бясалгал гэж заагаад гэсэн чинь үгүй нүүдэлчтэй ухаанд орж ирсэн чинь яг эсэргээрээ буюу ерөөсөө асуудал саадагшилээ яг тэрийг олж хэлрүүлээд бүр хайч олоод тэгээд тэрийг яг анх юунаас үүдэлтэй яагаад надад тохиолдоод байна анх яаж орж ирсэн байна. Тэгээд тэрийг бүр өөрөөсөө болон бусдаас судлаад тэгээд шийдэж гарах юм байна шүү дээ. Тэгээд ингэснээрээ би одоо онгоож ирж байна. Ингэснээрээ би өнгөрсөн амьдралаа харж байна. Би анх юунаас болоод анх зовсноо одоо ойлгож байна. Тэгээд аахгүй. Тэгээд тэр эмгтэйгээ болохоор ингээд анх нөгөө ихэн эвлээд байхдаа ээж нь ахуулах уугүй юу гэдэг дээр бүр ингээд одоо нөгөө 5 м ухамсарын гэмтэл сүнсийн гэмтэл үүссэн байна шүү. Тэгэнгүүтээ тэр төрөөд гарч ирэх болгондоо би нөгөө яндаг байсан гэдгийг батлах гад дандаа амжирсан. Намайг та нар голж исэн юм тэгвэл би гологдохгүй юм чадвартай шүү гэд. Тэгээд тэхийн тулд нөгөө нэг яг өөрийнхөө эсрэг дандаа өөрөө дотроо би нэг хувь хүн гэдгийг дандаа хаяад ажиллаа явцсан. Одоо жишээлбэл би тамирт ордгүйсэн гэж байгаа байхгүй. Яагаад би тамирт ордгүйсэн гэхээр би тамирт орох юм бол миний хөлс гараад би муу харагдчихна. Тэгэхээр би нөгөө бусдад муу харагдсан тул би байн гоёороо байхын тулд би тамирт ордгүйч гэдэг юм. Ингээд ерөөсө бүх зүйлээр энэ зүгээр нэг энгийн жишээ. Би ингээ өөрийгөө хаяад ирэхээр нөгөө өөрөө хинч угаасаа л бид аливаа зүйл ингээд өөртөө дэмжлээд батраас нэг хэлээд хаа тэрний эсрэг ажиллаж байгаа чинь тэгээ нэг маш өөрөө нэг ингээд ундаг үе ирдэг шүү дээ. Яг тэр үе дээр орж ирээд тэгээд амьдралын хамгийн хайртай байсан бүх юм нь өөрөөс нь байхгүй болоод тэгээд ирсэн цагтаа яг татчихагаа бүр үнийг өөртөө. Тэгээд ерөөсөө л энэ гол асуудал ерөөсөө асуудал тандагаа шийдэх юм байд юм байна. За тэгээ энийг болон бид бусдаас хайх биш өөрөө тэрнийхээ гарч гаргалаа шийдвэрийг өөрөө илрүүлэх боломжтой байна. Одоо жишээлбэл бид нэр ингээд нөгөө нэг артаа хийсэн хүнийг одоо нөгөө 3 удаа артаа татсан хүнийг хүзээж битгий өөрчлөлт хийх байж гэдэг шүү дээ. Гэтэл бид нэр тэрийг туулдаар мэддэггүй учраас тэр бидний хайж байгаагаар ингээд өнгөрчтэй юм байна. Тэгвэл бид нарыг яаж мэдэх вэ? Яг нөгөө өөрөө амьдралдээ бодол тулж энийг хэлээд юм биш гэж ухаад юм байна л да. Тэгвэл одоо нийтлэлтэй мэдлэгээр бааснараа заавал ингэж хуулаараа алдахгүйгээр ухаарах боломжийг хэлгүй байна. Энэ бол айгүй том боломж гэж хараад байгаа. Янчгаа яасан дээр нөгөө холдог байгаа дээр манай авдынхаа нөгөө үгийн задаргаан дээр бүр үнэхээр гайхчихсан. Үгэн дотор амин байгаа. Тэгээд нөгөө ам гэдэг нь одоо чи яг ямар үйлдэл хийгээд яаж авах юм бэ гэсэн бүр үнэхээр тэр бүр үнэхээр одоо шивж байгаа шүү. Нүүдэлч тийм Монгол бичгийн цаанд үгийн ам, үгийн сүнс гэж байгаад байдаг. Тэр ам сүнсэн дотор нь тухайн асуудлуудыг шийдэх бүх гаргалгаанууд нь байж идэг гэх. Тэрийг мэдэрчээд бүр одоо мэдхгүй ямар сайхан үг хэлэхээр мэдхгүй байх гэсэн би түүнийг мартсан байна. За баярлалаа.